Нэг мэдээлэл дуулах чи 100-ны мэдээ сонин 6 бүсийн мэдээллийг тогтмол хөргөж байгаа талаарх ийм мэдээлэл. За 100-ны мэдээ сонингийн өөрчлөлт нь албан ёсны одоо хуудсан дээр гарсан байна. За 100-ны мэдээ сонин Монголын хамгийн одоо 100-ны мэдээ сонин Монголын аймаг сумдын мэдээллийг бүсээр нь багшилж уншигчтай тогтмол хүргэж эхэлж байгаа. За даваа лавг баасан гаригуудад тогтмол гарах энэ мэдээлэлд 6 бүс нутагт өрнөж байгаа хөгжлийн бодлого, бүтээн байгуулалт, иргэдийн амьдралын чухал мэдээллийг цаг алгүй нийтлснээр асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргагчдын сонирт хүрэх боломж бүрднэ гэдэг. За орон нутагт таанч амьдарч байж болно. Тухайн орон нутагт ямар асуудал бэрхшээлэг байгааг манай сонины редакцад хандаж мэдээснээр олонний сонорт хүрэх боломж байна гэж. Нэгсэндөө сонин хэвлэл нээлттэй болж байна гэсэн үг. Одоо Ховд аймгийн Чанман суманд ямар асуудал байна вэ гэдгийг Чанман сумын иргэн 100-ны мэдээг редакцд өгч байгаа. Улаанбаатар гэхэл одоо манайх руу 100-ны мэдээ сонин руу бичгэд за Чанман суманд одоо үйлдвэрийн байдал нь ийм байгаа юм байна. За энэ нь ийм байгаа юм байна гэдэг мэдээллийг тогтмол гаргаж явуулчих юм боломжтой болж байгаа юм байна. Тэгэхээр та бүхэн 100-ны мэдээ сонинтой бас байнгын холбоотой байх юм боломж бас бүрдэж байгаа юм байна шүү. Өөрснийхөө санаа бодлыг хүргэх юм бас нэг энэ дэр нэгдэж гин гэж хэлж болно. За ингээд 99 13 87 33 89 13 87 33 гэсэн юм дугаарын утаснуудад хандаж та бүхэн бас мэдээллүүдээ өгөх боломжтой шүү гэдгийг бас дуулгая. Зүүнд түчээлэх 100-ны мэдээ сонин. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100-ны мэдээ.